За галзуу кино сувагтан тавтаа морилцгоо манайхан энэ удаад буруу та нартай нэг галзуу киног ярихаар бэлдлээ. Ямар кино вэ гэхээр 2025 онд гарсан KO. Та нокаут л гэж байгаа юм да тийм ээ. Tekken тоглоод нэг хожихоор нэг KO гэд бич гардаг штэ. Яг тийм нэртэй кино байна гэж. За тэгэхээр энэ MMA нэг тамирчинд одоо нэг галзуу үйл явдал тохиолддог юм шиг байна. Тэгээ хэдүүлээ. Ямар учиртай юм тохиолдсныг нь одоо олж мэдцгээе. Тэгэхээр буруу энэ галзуу сонирхолтой киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон 2 дахин баг сахар 2 дахин их аз суглаад худалдааг санал болгож байгаа Team Bark-тай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраг болсаба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. За тэгээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За холимог тулааны хүнд жингийн аваргын бүсний төлөөх ширүүн тулаан өрнж байгаагаар кино эхэлнэ. Киноны гол дүр болох шилдэг тулаанч Бастиан өрсөлдөгч унгаж граундын паунд хийж эхэлсэн ч өрсөлдөгч нь хамгаалалтад шилжээд тэрнийг хөлний боолтод оруулсанд Бастиан хамаг хүчээ шавхаад өрсөлдөгчөө өргөж газарт савсанд өнөөх нь тархиараа газар саваад ухаан алдаад унлаа. За ингээд хөрхийн өрсөлдөгч нь тэрний нүдэн дээр амьсгал хураана. Санамсаргүйгээр өрсөлдөгчийнхөө аминд хүрсэндээ Бастиан сэтгэл зүйн хувьд хүнд цохилтод орлоо. Хэд хоногийн дараа тэрнийг булшин дээр нь зогсож байтал эхнэр хүү хоёр нь ирж таарна. Бастиан тэднээс уучлал гуйхыг оролдсон ч тэрнийг харсан хүү Леон уурандаа ирээд Бастианыг цохиод авсанд ээж нь бушуухан хүүгээ барьж авлаа. Эмма, намайг уучлаарай. Ийм зүйл болно гэж санссангүй. Миний буруу. Та яваад өгч. Гуй. Яваад өгч. За тэгээд хэдэн жил өнгөрлөө. Нэг орхигдсон үйлдвэрт нэг хүн багтай хүмүүсээс харах хурдаараа зогтож байгаагаар кино үргэлжилнэ. Тэр гартаа том балиус барьсан багтай хүмүүсээс зогтож байтал урд нь нэг нүүрэндээ том сорвтой нөхөр гарч ирээд тэрнийг ганц цохиод унгасан араас нь боосон болтой. Өөр нэг нөхөр гарч ирнэ. Тэгээд тэр хоёр хажуугаар нь гараад явсанд нөгөөдүүл нь гүйцэж ирээд тэрнийг нэвширтэл нь зодлоо. Маргааш нь тэнд мөрдөгч Саркиссон Кенза хоёр дуудагдаад ирнэ. Мөрдөгчийг багийнхантайгаа ирэхэд цагдаа нар үйлдвэрийн байранд хамгаалалт авчихсан байна. Тэр хавийн иргэд шүн буундуу сонсож цагдаа дуудсан нь тэр байж. Цагдаа нар ирээд дотгошоо ороогүй. Бас хэнийг ч нэвтрүүлээгүй байдаг. Тэгээд тэд дотгош орж хэргийн газрыг шалгаж явсаар сандалтай нь хүлж хоолойг нь хэрчсэн олон хүний цогцос олно. Цогцсуудыг шалгаж үзээд тэд нэг гэмт хэргийн бүлгэллийн дэд боссууд болохыг олж тогтоосон ч тэдний босс нь байхгүй байдаг. Тэднийг олон жил мөрдсөн эмэгтэй мөрдөгч Кенза энэ хэргийг тэдний өрсөлдөгч бүлэглэл болох Маншүрийн бүлэглэлийнхэн хийсэн гэдэгт итгэлтэй байсан бол зарим нь тэрнийг хэтэрхий яаран дүгнэлт хийж байна гэж шүүмжилцгээв. Тэд эндхийн бүлэглэлүүдийг нэг нэгээр нь устгаж байгаа нь илэрхий байна штэ. Харахгүй байна уу? Мөрдөгч Кенза та түр нааширтай. Би чиний санааг ойлгож байна. Гэхдээ хоосын яриагаар юу ч нотлохгүй. Чи энэ хэргийг илүү сайн ухах. Нотлох баримтуул. Гэр чи мэдүүлгүүдийг цуглуул. Тэгж чадах юм бол бид чиний ярьсны дагуу халахам хийж чадна. Ойлгоо. Ойлголоо. Тэгэд Кензаг хэргийн газраас гарч явхад утсанд нь дуудлага ирж нэг хүн яралтай уулзах хэрэгтэйгээ хэлээд ганцаараа ирэхийг сануулсанд Кензаж яваад очино. Тэрнийг нэг зогсоолд ирэхэд Ляоху хүрээд ирнэ. Би баларлаа. Их хүнд байдалд орчлоо. Яасан? Андалуу бас тэрний залуусыг үйлдвэрт байхад нь харчихсан. Тэднийг хэн алсныг би харсан. Маншүрийнх нь үү? Тий. Гол нь тэд намайг харчихсан. Хэрвээ тэд нар намайг олох юм бол би дуусаал гэсэн үг. Намайг шууд алчихна. Тэгсэн цагдаагийн машин ирсэнд сандарсан Лео тэндээс харах хурдаараа зүгтаасанд Кенза хойноос нь хөлөө. Леоч тэндээс зүгтааж өөрийг нь хүлээж байсан нэг мопедэнд сундлаад давхиглаа. Харин Бастианы хувьд өнгөрсөн он жилүүдийг сэтгэлийн шаналлтайгаар өнгөрүүлжээ. Мэргэжлийн тулаанаасаа зодог тайлсан тэр унтах бүрдээ таньдаг тулаанчаас санамсаргүй алсан тэр үйл явдлыг зөвдлөнө. Тэр цагаар уурхад ажиллаж ойр зүрийн мөнгө залгуулж иржээ. Нэг орой тэрний гэртээ ирэхэд гадаа нь тулааны үеэр амиа алдсан тулаанчийн эхнэр Эмма гэрийнх нь гадаа сууж байлаа. Чамайг олоход хэцүү хүн юм аа. Дасгалжуулагч чинь хүртэл хаана байгааг чинь мэдэхгүйсэн. Чи ингэж өөрийгөө шийтгэж яваа мó? Юу болов? Тэр тулаанаас хойш би сэтгэлийн гүн хямралд орсон. Хүүгэж харж хандж чадаагүй. Тэгээд хүү маань
6 сарын өмнө үеэлтэйгээ хамт амьдрах гээд Марсель явсан. Тэгээд үеэлтэйгээ буруу гарын хүмүүстэй нийлээд хар тамхи зарах болсон байна. Тэгсэн хэд хоногийн өмнө ийм мессеж ирсэн. Ээжээ би их хүнд байдалд орчлоо. Та надад туслах хэрэгтэй байна. Би эндээс гармаар байна. Лео, тэд нар ирчлээ. Лео, хурдлаарай. Тэр цагаас хойш Леогийн утас холбогдохоо болсон учраас Эмма хүүгээ хаанугайг мэдхэ болсон байна. Тэр цагдаад мэдгдсэн ч цагдаа нар дөрөвтэй алхам хийхгүй байсан учраас аргаа борж тусламж хүсэж ирсэн нь энэ байлаа. Хүүг минь олоод өгөөч. Энэ үеэлийнх нь хаяг. Нэрийг нь Хьюго гэдэг. Намайг очих юм бол Леог хаанугайг хэлж өгөхгүй. Чамд бол хэлэх байх. Эмма. Чи хүүд минь өртөө. Чамаас улжилтэр авгүй болсон. Чи бидэнд өртөө. Чамаас гуй. Энэ эрхийг ав. Чамд аз авчирна. Би та хоёрын төлөө залбирна. Хүүг минь эргүүлж авчирна гэж амлаач. Ингээд аргагүй байдалд орсон Бастиан мотоциклаа унаад Марсель хот руу явлаа. Тэрнийг Марсельд ирэхэд орой болж байлаа. Бастиан шууд л Эммагийн өгсөн хаягаар Леогийн үеэлийн байранд яваад очино. Тэгээд байрны гадаа сууж байсан тэр байрны авгарууд болтой залуус руу яваад очлоо. Залуусаа яриа байна. Чи юм блэ? Энд хийх үү? Тийм ээ, намайг Дилан гэдэг. Хажуу байрных. За тэгэхээр хажуу байрны Дилан. Тэр мотог харж гинөө. Хэн ч ойртохгүй. Хэн ч хүрэхгүй шүү. Эргээд ирэхэд байхгүй байвал өгзөгч нь минийх гэж мэдээрэй. Тэрнийг дотогш орсонд Хьюгогийн байранд хинж байсангүй. Хаалган онгорхоо байлаа. Бастианыг хамаг юм 100 задгаа болсон тэр байрыг хараа зогсож байтал ген тараас нь нэг хүн буу тулгасан нь мөрдөгч Кенза. Тэгээд тэр Леогийн ээжийн гуйлтаар хүүг хайж ирсэн гэдгээ хэлнэ. Чамайг жинхэнэ цагдаа гэдгийг би яаж мэдхий? Энэ миний тэмдэг. Тэгээд чи би жинхэнэ цагдаа байгаагүй бол чи үдэд өгдсөн байгаа. Тэгээд тэд гадагшаа гараад үүдэнд сууж байсан залуусаас Хьюгог лавлсанд цаадуулан баахан хүмүүсээрээ тэрнийг нэвширтлэн зодоод явсан. Түргэн ирээд Хьюгог эмнэлэг рүү аваад явсан гэдгийг хэлнэ. Тэгэд Кенза дохоогоо хангинуулсаар эмнэлэг рүү явсан бол Бастиан ч хойноос нь хөдөллөө. Энэ үеэр хар машинтай хүмүүс нэг орхигдсон үйлдвэрт ирж байна. Машин дотроос нөгөө сорвт боос 2 гарч ирээд дотогш орлоо. Тэгэд нөгөө нахиу хамарт үүдэнд байсан залуугаас Леог барьсан эсхийг асуухад үгүй гэдгийг мэдмэгцээ уурлаад бүх залуусаа яралтай цугларахыг тушаана. Андал уу яасан? Мөнгөөгөө газар хэлсэн үү? Нэг ч үг хэлсэнгүй. Олдж гүргэр юм бидтэй. Андал уу. Чамд 300 кг өвс, 10 кг кокаин байгааг бид мэдж байна. Хаан угааг нь яг одоо хилэдэх. Тэгээд энэ бүхнийг дуусгая. Зайл цаашаа. Утас өгөх. Энийг хар. Хараач. Танай гэр бүлийнхэн. Үгүй. Өгөө хэрэггүй. Охин чинь хэдтэй? 15, 16 юу? Хилээч новшоо. Бомб дээр байгаа. 7 дугаар агуулга. 19 дэх контейнер. За тэгээд босс тэндээс гарч явлаа. Харин нөгөө талд мөрдөгч Кенза эмнэлэг дээр ирж байна. Тэрнийг ирэхэд Бастиан аль хэдийн ирчихсэн хүлээж байлаа. За зүрий байж гараа борон танартай гэлс амттай азтай реклам алгадаадах. Тэгэхээр манайхан 2 дахин баг сахар, 2 дахин их аз, тийм баг суглаад худалдаа эхэлжээ гэж. Тийм баг класстай бүтээгдэхүүн худалдаж аваад байна штэ. Тийм баг цэгийн хаягаар баримтаа бүртгүүлээд суглаанд оролцох боломжтой юм байна. Тэгээд сар бүрийн супер шагналуудын эзэн болох боломжтой гэж боддоо гал зуё. 6 сарын супер шагналууд нь iPhone 17 Pro, цахилгаан скутер 2 азтан, ундаг дугуй 2 азтан, бас 10 азтан тусбар 200,000 төгрөг, 20 азтан тусбар 100,000 төгрөгийн шагналын эзэн болох нэ гэж. Тэгэхээр та нартан галзуу амжилтыг муу борон хүсэн гэрой. За анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Бастианыг Леогийн үеэл рүү нэвтрүүлэхгүй байсан учраас хүлээж байсан нь энэ байж. Учир нь Леогийн үеэл Хьюгог цаадуулан сэхэнд ортон зодсон байлаа. Кенза мөрдөгч тэрнийг дотогш оруулахыг хүсэхгүй байсан ч Бастиан Леогийн ээжид ам өгсөн гэдгээ хэлж тэрнээс туслахыг шалж эхэлдэг. Чи хаашаа аав юм уу? Энэ их төвөгтэй асуудал юм аа. Тэгвэл надад хангалттай их төвөгтэй асуудал байна. Илүү төвөгтэй асуудал хэрэггүй. Тэгэд Кенза эмнэлэг рүү орохоор алхлаа. Би аавыг нь алчихсан юм аа. Юу гэнэ? Би мэрэгжлийн холимог тулаанч. 2 жилийн өмнө би аавыг нь тулааны үеэр санамсаргүй алчихсан. Би ярина. Харин чи дуугүй шүү. Тэднийг орж байгааг 2 залуу харж угаад хэн нэгэн лөө залгаад мэдэгдлээ. Харин нөгөө талд нөгөө боссын залуус баахан мототой залуусыг цуглуулсан. Зурагт хуудас тарааж байлаа. Тэр зурган дээр Лео болоод тэрний найз 2-ын зураг байна.
Тэднийг олсон хүнд 10,000 еврогийн шагнал өгнө гэж зарлсанд залуусч яран хөдөлцгөөнө. Энэ үеэр нэг залуу соривтод удас авчирч өглөө. Цагдаа нар бас хүүг хайгаад эхэлж. Тэгвэл тэр мөрдөгчд хичээл заацхай да. Эмнэлэгт мөрдөгч Кенза Бастиан хоёр Хьюгогийн эмчтэй уулзаж байна. Танхаа этгээдүүд тэрний өвдөгний хоёр нүдэнд шүвэг зоож 6 хурууг нь хугалж бас 4 хавирга хугарсны нэг нь уушгинд нь зоогдсон гэдгийг эмч хэллээ. Тэд Лиог хайж ирсэн үү? Ямар хүмүүс байсан? Чи хаануугыг нь хэлсэн үү? Тийм ээ. Багтаа хүмүүс байсан. Царайг нь харж чадаагүй. Би тэрний хаануугыг мэдэхгүй гэдгийг хэлсэн. Энэ охиныг таних уу? Ина явна. Би тэрний хаануугыг мэдэхгүй. Игч Фатуг нь мэднэ. Pop Club-д ажилддаг. Бид нар тэнд уулздаг байсан. Тэр хоёрыг эмнэлгээс гаргахад Бастиан Хьюгог хиний тухай ярьж байсныг асуулаа. Маншуур бүлэглэл. Тэд нар бол солиото новшнуудлал гэсэн үг. Бүгд тэднээс үнхэлцгээ хавартал айдаг. Тэгсэн тэднээс холгүйхэн хоёр залуу зогсож байгаа харагдлаа. Тэгээд Кензаг тэдэн дээр очиход цаадуулан тэрнийг сүрдүүлэх гэж оролдоно. Онцын зүйлгүй найзгаа эргэж явна. Ойр тэнд золгүй явдлууд их тохиолдож байна. Таач бас болгоомжтой л байгаарай. Энд чинь Марсель штэ. Юу ч тохиолдож болно. Сүрдүүлж байгаа мó? Бостой очиод хэл. Би та нараас айхгүй шүү. Одоо эндээс зайлж үз. Тэгээд тэр хоёр явах замдаа Кензаг доромжилж эхэлсэнд уур нь хүрсэн Кенза борохоогоо барьж очиод тэр хоёрыг нэвширтлэн зодлоо. Эннээс болоод Кенза дарагдаад онгодуулна. Тэгээд дарга нь тэрнийг төрөх хугацаанд цагдаагийн тэмдэг бууга хураалгахыг тушаасанд Кензач уурандаа бууга өгчхөд гараад явна. Гараад ирэхэд нь Бастиан үүдэн дээр нь хүлээж байлаа. Тэгээд тэрнийг ядгасанд Кенза тэрнтэй хамт Лиог маншуурынхнаас төрүүлж олохоор шийднэ. Тэгээд Хьюгогийн хэлсний дагуу Pop Club-д Фату гэдэг эмэгтэйг олохоор хөдөллөө. Харин энэ үед нэг байранд бүгсэн Лиогийн үнхэлцэг нь хагарах шахаж байлаа. Учир нь байрных нь эргэн тойрноор залуус давхилдаж тэрний зурагтай зурагт хуудсуудыг энд тэндгүй наасаар. Кенза Бастиан хоёрыг ирэхэд клубт хөл хөдөлгөөн хийхтэй байлаа. Тэгээд Кенза Фатугаас дүүн хаануугыг асуусанд цаадах нь цааргаллаа. Энэнд дөргүтсэн Кенза тэрний гарнаас барьж авсанд менежер ирээд тэрнийг хөөж гаргах гэж оролдоно. Тэгсэн Бастиан очиод бид зүгээр л ганц хоёр зүйл тодруулах гэсэн юм аа. Гэсэн ч цаадах нь хайсандаа хамгаалагчдад дуудсанд тэр дороо 3 залуу ирлээ. Мань Бастиан хэрэг төвөг тарихыг хүсэхгүй байсан учраас тэдэнтэй зодолдох гэж хүчилсэнгүй. Энэнд нь урамшсан нөгөө хэд Бастианыг чирж гаргаад тал талаас нь өшгөлж угаад яваад өгнө. Тэгсэн Бастиан гаран дэх ирэхээ харснаа уур нь хурж босч ирээд буудсаад алхна. Тэгээд очингуудаа ихний хамгаалагчийг ганц цохиод ухаан алдууллаа. Тэгээд цааш явтал дахиад хоёр том биетэй хамгаалагч гарч ирсэнд Бастиан тэдэнтэй ширүүн үзнэ. Бастиан тэднийг буулгаж аваад цааш явах гэтэл тэндхийн босс тэрэнд буу тулгасанд энэ үеэр гаднаас орж ирсэн Кенза тэрнийг хийм буугаар буудаад унаглаа. Тэгээд Кенза Фатугээс дүү охиныг нь хаануугыг мэдэж аваад хамд тийшээ явахаар болно. Гол нь тэр дүүрэг цагдаа нарын хяналтаас гадуур байдаг нэлээн аюултай дүүрэг байсан учраас маргааш өглөө явахаар шийдээд хамтдаа Кензагийн гэрт очицгоолоо. Кенза шархыг нь боож өгöd тэрний өнгөрсөн амьдралын талаар хэсэг ярилццгаана. Кенза ахтайгаа хамт маншуурын бүлэглэлийнхэнтэй ойр үссэн байж. Гэвч Кензагийн ах тэдэнтэй шөргөөцөлдснөөс болоод тэд ахыг нь саналтай нь хүлж угаад шатаач. Тэгээд бичлэгээ Кенза руу явуулсан байна. Эннээс болоод Кенза тэдэнтэй хувийн өштэй болсон байлаа. Маншуурын бүлэглэл хэдэн жил намгүн байсан ч сүүлийн жил гарангийн хугацаанд эдэв өгчиж Марселийг бүхэлдэн захирахаар зүтгэх болсон байж. Гэвч Кензагаас бусад цагдаа нар тэдний аюул занлыг бодтой гэж үзэхгүй байлаа. Тэр шин маншуурын бүлэглэлийн байрны гадаа хоёр машинтай хүмүүс ирж байна. Тэд маншуурын бүлэглэлийн өөр нэг өрсөлдөгч бүлэглэл байлаа. Юу болж байгаа?
Та нар кинон тоглоод байгаа мó? Бид та нартай хэвийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Дайна зогсооцгоё. Бид хүссэн зүйлээ авах юм бол танай газар нутгийг оролдохгүй. Андалуугийн бараа одоо биднийх болсон. Чи газар нутгтайгаа үлд. Бид танай газарт борлуулалт хийдэг Андалуугийн сүлжээг захирна. Бид нар яагаад та нартай хамтарч ажиллах ёстой юм? Нэг тайлбарлаад та. Тэгсэн хаалга онгойч дотроос залуус Андалууг чирч гарч ирээд гаранд нь гинж зүйлээ. Тэгээд 2 мотоциклоор 2 тийшин зүтгүүлсэнд тэрний 2 гар тас. За Мурад, тохирох уу? Маргааш нь Pop Club-д болсон зодооны бичлэгийг цагдаагийн албаныхан үзэж байна. Тэгээд Фатуг яралтай болохыг мөрдөгч нартаа тушаагаад нэмээд Бастианыг хурдан олохыг даалгалаа. Энэ үеэр Бастиан Кенза 2 Леогийн байгаа газар руу ирж байна. Кензаг таньсан Лео тэрэнд хаалгаа нээж өгсөн ч Бастианыг хараад дургүйцлээ. Харин нөгөө талд цагдаа нар Фатуг байцааж дүүгийнх нь байгаа хаягийг заалгаад яралтай тусгай хүчнийхнээ хөдөлгөнө. Тэгээд цагдаагийн газар дэх мэдээлэгч нь Маншурийн босс руу залгаад Леог хаануугаг хэлсэнд Маншурийнхэн ч тийшээ яран хөдөлцгөөнө. Ингээд Мандурбыг байрнаас гарч амжихаас өмнө Маншурийн залуус төрүүлээд хүрээд ирлээ. Тиймээстэд байрны арын хаалгаар гарч зүгтэх гэсэн ч мопедтай залуус гүйцээд ирсэнд Бастиан тэдэнтэй тулалдахаар үлдлээ. Тэгээд мопедтай 2 залууг ганц цохилдоор унагсан ч араас нь баахан залуус гараад ирсэнд тэр зүгтгасаар аргагүй боллоо. Гэвч удалгүй тэр залууст бүслэгдэж баригдах нь гарцаагүй болж байтал аз болоход цагдаагийн хүчнийхэн ирээд тэдний амийг авардаг. За тэгээд тэднийг цагдаагийн хилтэст ирэхэд цагдаа нар Инаяг гэрлүүн хүргээд Леог цагдаагийн хилтэст үлдээнэ. Цагдаагийн дарга нар Кензаг өрөөндөө оруулаад толгой төрөөгүй загинж ихэлсэн бол Бастиан ээжийнх нь гуйлтаар өөрийг нь хайж ирсэн гэдгээ хэлдэг. Леоч тэрэнд талархлаа илэрхийлнэ. Гэхдээ аавыг нь алсан гэдгийг хизээж уучлахгүйгээ хэлсэнд Бастиан ч тэрнийг сайн ойлгож байгаагаа бас хэлнэ. Аавыгаа алдахдаа би чамтай ч зүйсэн. Маш их уур хурж байсан. Хорвоо ертөнцид ууралсан. Сургуулаа хайж олон ч тэнэг зүйл хийсэн. Гудамжинд зодон хийгээл. Хэцүү байдгийг би мэднэ. Гэхдээ энэ асуудлаа шийдэхгүй бол энэ уур хилэн чинь чамайг дуусгана. Чамайг ийм байдалд оруулсандаа би их харамсаж байгаа. Энэ бүхэн дуусах болов? Үгүй. Энэ бүхэн үргэлж чиний нэг хэсэг байна. Гэхдээ чи үүнийг өөр тийш нь чиглүүлж болно. Сайн хүмүүстэй нэгдээд зөв зүйлийг хийж болно. Аз болоход би сайн хүмүүстэй таарч буруу замаа орхисон. Удалгүй цагдаагийн дарга ирээд Леогоос гэрчи мэдүүлэг авахар дуудлаа. Гарч ирээд дахиад ярилцъя. Таны сүүлд ярьсан зүйл надад сонирхолтой санагдлаа. Энэ үеэр цагдаад шургалсан мэдээлэгч босс руу залгаж цагдаа нар хүүг хотоос гаргах гэж байгааг хэлсэнд цаадах нь галзууртлаа уурлана. Тэгэд тэд хүүг Марселаас гаргахаас өмнө барьж авахар шийднэ. За sorry, Брон танартаа дахиад нэг газ галзуу амттай реклам алгадаадах. Тэгэхээр Брон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай, жимстэй, шоколадтай, сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлье заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгээггүй л дээ. Тэгээ яг идээд үдсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо маруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Хүнжи брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Харин нөгөө талд Лео гэрчи мэдүүлэг өгч байлаа. Бастиан ч Эмару залгаж хүүг нь олсноо хэлнэ. Гэтэл гэнт хотын дүүргүүдэд буудалцсан үүмэн болж байгаа тухай мэдээ араасаа ирсэнд цагдаа нарч тус тусын хариуцсан дүүргүүд рүү яран хөдөлцгөөнө. Харин дотор Лео болсон явдлыг нэгнэгэнгүй мэдүүлэгтэй ярьж байлаа. Хэрэг гарсан орой Маншур бүлэглэлийнхэн Андалууг барьж харт амхаа нуусан газраа хэлэхүү залуусынхаа амийг аврах уу гэж тулгажээ. Андалуугийн залуусыг тэдний нэг таньдаг хүн нь барьж өгөөд хариуд нь Маншурынхнаас мөнгө авсан байлаа. Гэхдээ Лео тэр хүнийг харж чадаагүй гэж.
Тэгээд Маншурын босс нүдэн дээр нэг залуугийн хоолойг хэрчсэнд цочсон Лео өндийхтөө доошоо чулуу унгаж өөрийгөө харуулчихаж. Ингээд Маншурын залуус Леог хөөж гүүхвээр Андалуу тэднээс зүгтаах гэж оролдсон ч чадаагүй байна. Леог ингээд мэдүүлэг өгч байх зур цагдаагийн газрын утаснууд галзуурсан юм шиг л дуурч цагдаа нар тал тийшээ гүйлдэцгэн. Тэгсэн цагдаагийн дарга өөрөө хүртэл гайхлаа. Тэгээд чи яагаад цагдаагаас зүгтаасан? Би Андалуугийн яриаг нууцаар сонссон. Андалуу тэр хүнийг цагдаа гэж үйсэн. Тэгвэл бидний дунд харах байгаа байх нэ. Тэгсэн өрөөнд байсан нэг цагдаа угс хийж хамтрагчийн хоолойнд худаг дүрээд Кензагийн хоолойнд хутгаа тулглаа. Гэвч Кенза амжиж тэрнийг буудаж унагнаа. Тэгсэн цагдаагийн газрын гэрэл унтарч гаднаас сорвт буутай хоёр залуугийн хамт орж ирээд зогсоо зайгүй буудаж эхэлдэг. Цагдаагийн дарга Бастиан хоёр газар дунаад суманд оногддгийн даваан дээр Кенза хажуугаас буудаж 3 дайсны 2-ыг унагсанд сорвт буцаж орж бууга цэнэглээд дахиад гарч ирээд буудсанд цагдаагийн дарга Бастиан хоёрч амжаад цаад өрөөлөө орцголоо. Тэгээд тэд арын өрөөний хаалгыг төгжээд цааш явах гэсэн ч цагдаагийн дарга Маншур бүлгэллийн постод харж буудуулаад унана. Ингээд Кенза Бастиан Леогоров хоёр талаасаа бүслэгдэж хүнд байдалд орцголоо. Кенза чамайг таньсан шүү. Уулзаагүй удаж хэдэн жил үү? 10 жил үү? 15 үү? Гэхдээ тэр одоо хамаагүй л дээ. Чи одоо дуусна. Тэгэд босс урдаа нэг хүнээ бамбай болгож бариад гарч ирсэнд Кенза тэр хүнийг нь буудаж унгаад нөгөө хоёрынхоо хамт хажуугийн өрөөлөө орж хаалганы төгжээг эвддэг. Уралсан босс хаалгыг эвдэхээр балбаж байх зур мань 3 сэмхэн арын хаалгаар төв заал руу орж ирээд ширээний ард нуугдаж газраас сум нэвтэрдгүй хантаа золж өмсөд мүлгсөөр дайснуудын ард нь гарна. Тэгсэн тэдний урд нэг буутай нөхөр гарч ирээд Кензаг хоошоо нистэл нь буудсанд Бастианч тэрнлүү дайрч нам цохиж унгаад араас нь ирсэн балиустай нөхрийг буудаж унаглаа. Тэгсэн цаад өрөөнөөс гарч ирсэн нөхдүүд тэднлүү буудсанд Бастиан Леог дараад амжиж ширээний ард нуугдлаа. Бастиан нуугдах замдаа суманд шүргүүлжээ. Тэгээд тэр сум нэвтрдэггүй хантаацтай хүний цогцсыг урдаа барьж угаад тэднлүү дайрч орж нэг залууг нь ухаан алдатлан цогсон ч сорвт зөрүүлээд тэрнийг манартлан цохилоо. Тэгсэн босс Леодор хэрж тэрнийг буудах гэсэн ч Кенза тэрнлүү дайрч ороод өвхөн хатан тулалднаа. Харин нөгөө талд сорвт Леог барихаар ирсэн ч Бастиан тэрний замыг хаана. Бастиан сорвтыг газар тунгаад граунд паунд хийж эхэлтэл сорвт урт төмрөөр Бастиан руу зоосонд тэр тулалдах чадваргүй боллоо. Тэгсэн өнөөх сорвт тэрнийг цохиж унгаад хоолойг нь бооно. Харин нөгөө талд босс Кензагийн хоолойг нь боож зүйл дуусгах гэж байна. Тэр үед чи надтай таарсан бол чамайг ч бас ах шиг чинь шатаах байсан. Тэгсэн Кензагийн шарн хөдөлж бүсэндээ байсан борохоогоо гаргаад тэрний нүд рүү зоочгоно. Тэгээд урагшааг үйж угаад хан мөргүүлсэнд нүдэнд нь зоогдсон борохой толгойг нь нэвт. Зарим нөгөө талд Бастиан биедэн зоогдсон төмрийг сугалж яваад сорвт руу зоосонд сорвт өөрөө хөдөлж чадахгүй болно. Тэгэхээр нь Бастиан тэрнийг өндөр дүргэж угаад ширээн дээр шидэнгүүтээ хүзүүг нь мултартал өшгөлнө. За тэгээд удалгүй цагдаагийн нэмэлт хүч ирснээр мань 3-ын ам аврагдлаа. Дүрс солигдоход Лео найз охинтойгоо Марселийн далайн ирэг дээр сууж байна. Тэгээд ард нь зогсож байсан ээжигээ хараад гүйж ирээд тээвэрлээ. Тэднийг Бастиан Кенза хоёр харж зогсно. Цаашид юу хийх гэж байна да? Мэдэхгүй юм да. Тулдах дахиад нэг шалтгаан олдгол байх та. Ингээд тэд нар жаргатал далайн ирэг дээр ярилцаж зогссноор кино маань конец фильма. Зяйнд хүрээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань дууслаа гэж. За ямар ч байсан тэгээд бүх зүйлдээ сүулдэ ингээд одоо нэгнтэйгээ ойлголцоод учраа болоод те. Тэгээд одоо дуусна ямаа да гэж тэгээд одоо санамсаргүй болсон юм эгч тоо яалтах үлээ те. Тэгээд Мерсер бас нэг ийм мэрэгжлийн спортод бас нэг иймэрхүү харамсалтай бас зүйлүүд тохиолдож байгаа харагддаг шүү те. Бас л тэгэл хэцүүлдэ тэгэл. За тэгээд энэ галзуу сонирхолтой кино маань та нарт таалагдсан гэдэгт мөн итгэлтэй байна. За тэгээд одоо борогийнхэн тайлбарч гисэн ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань энэ киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон спонсоруудаа баярлалаа.
гэсэн комментиг үлдээгээрэй. Тэгээд хэдэн бороонд нь энэ галзуу киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг. За бас 2 дахин баг сахар, 2 дахин их хаз суглаад худалдааг санал болгож байгаа Тимбарктай хамтран хүргэлээ. 20 дахин их хаз. Тимбарк авсан баримтаа Тимбарк цэгийн сайтаар бүртгүүлээд сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дугуй зэрэг олон шагналын эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Тимбарк цэгмээс. За тэгээд та нар маань сабадраг бол саба адардсан бол лайка дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.